КОП 17 шууд амжилтын хөтөлбөр үргэлжилж байна. Тэнгэр телевиз та бүхэндээ онцлог зочдын байр суурийг өргөжлүүлэн хөргсөөр нь манай студид яг одоо Хустайн зохицолборт газрын захирал Дашбүрөө хүрэлцээр байна. Сайн байна уу та? Сайн байна уу. Цаг гарган хүрэлцээрсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Бас нэвтрүүлэгтээ оролцож байгаад. Тэгэхээр энэ удаагийн зөвлөлтийн эсрэг, газрын дороотлын эсрэг хэрхэн тэмцэх вэ гэдээ бид бүхэн 2-7 хоногийн турш ярилцаж хэлэлцэж байна. Тэгэхээр таны хувьд яг энэ зохицолборт газрын хүрээнд ямар байр суурнаас энэ КОП 17 хоролтод оролцож байгаа вэ? Зөв. За тэгээд үзэгчдийн өдрийн мэндийг хүргэе. Тэгээд ер нь бол яг Хустайн байгалийн спорт газар гэхээр бас манай ихэнх хүмүүс маань нөгөө технотгшуулж байгаа газар гэдгээр бас нэлээд олон танигдсан байдаг шүү дээ. Тэгээ одоо улсын хэмжээнд маань 120 гаруй газрыг улсын цэцэг хамгаалтанд авчихсан байгаа. За энэний маань нэг нь бол Хустай. За гэхдээ энэ манай нэг онцлог нь юу вэ гэвэл бид нар одоо улсын цэцэг хамгаалалтын газрын бүх менежментийн одоо эрх үүргийг манай Хустайн зохицолборт газар төв гэдэг төрөмс байгуулах хэрэгжүүлдгээр их онцлогтой. Гэхдээ ямар нэгэн одоо улсын санхүүжилтгүйгээр өөрөөсөө орлогоо олоод энэ мөнгөөрөө байгалаа хамгаалдаг их онцлогтой байхгүй. За тэгээд ер нь бол мэдээж энэ зөвлөлтийн эсрэг энэ конвенцийн одоо талуудын баг хурал Монголд болж байгаа нь бас их биднэрт бол их завшаантай хэрэг болж байгаа. Яагаад тэгэхээр бид нар чи ийм том бүрэлдэхүүнтэй олон улсын хуралд оролцож өөрсдийнхээ асуудлыг ярих боломж хязгаарлалт байдаг. Энэ удаад бол манай бүх хамгаалтын захиргаатын бие бүрэлдэхүүнд ирсэн олон ивентэд ороод өөрсдийнхөө асуудлыг танилцуулах, мөн одоо бусдаас уулзах боломж бол маш сайхан нээгдэж байна. За мэдээж манай Хустайд бол одоо дэлхийд дээр хамгийн олон тагтай газар болсон байна шүү дээ. 354 тагтай. За манай бос Монгол улс ч одоо хомын талын байгалийн спорт газар, говийн их дахин газрын бэсэгт бол технотгшуулж байгаа. За тэгэхэд мэдээж энэ төслүүд маань амжилттай явж байгаагийн зэрэгцээ мэдээж энэ уур амьсгалын өрсөлдөөнтэй холбоотойгоос энэ бэлчээр ялангуяа ойд одоо сан дороотх асуудлууд бол нэлийн санаа зовоож байгаа юм. Тэр утгаараа бас бид нэр энэ Хустай гэдэг маань хусан ойтой газар манай одоо хусан ой нийтдээ бараг 50 гаруй хувь нь бол дороотцсон байна. Мөнхөн сэргийг харах хэмжээг бол энэ жилээс бид нар бол нэлээд дөрвтойгоор бол туршилтын ажиллаа эхлүүлсэн. Тэгээд энэ ажиллаа бас энд олон улсын том урлуудад бас танилцуулаад тодорхой хэмжээгээр бол хамтран ажиллах, санхүүжилт босгох тал дээр бол бас чамгүй олцтой л явж байна. Тэгээд энэ дээр бол бид нар бол их ач холбогдож байгаа даа. Тэгэхээр ер нь яг энэ зохицолборт газар гэдэг маань өөрөө яг юуг хэлдэг юм бэ гэдгийг бас та манай үзэгчдэд илүү дэлгэрэнгүй тайлбарлаж. За тэгээ. Манай тусгай хамгаалалтын газрууд маань одоо хуулиар бол 4 ангилалтай байна шүү дээ. Дархан цаасд газар, байгалийн спорт газар, байгалийн нөөц газар, за тэгээд хөшөө дурсгал гэж байдаг. За мэдээж дархан цаастай газар бол хамгаалтын статус нь бол маш өндөр те. Тэнд бол бүр аялал жуулчлалыг хүртэл хоригддаг зөвхөн судалгаа, шинжилгээний зорилттой хамгаалтын үйл ажиллагааг явуулдаг бол байгалийн спорт газар бол мэдээж энэ байгалийн үзэсгэлэнтэй газар бод. За мөн байгалийн нөөцтэй холбоотой тий одоо мөн тэгээд шинжлэх ухааны судалгааны хувьд ач холбогдолтой. Ялангуяа энэ ховордоод байгаа нэн ховор амтан урамгалын хувьд бол чухал юм түшиц газруудыг бол бид нар байгалийн зохицолборт газрын ангилаар тусгай хамгаалтанд авдаг. За энэ маань ихтэй хамгаалтын статус нь бол дархан цаастай газрыг бол арай бага. Жишээлх юм бол энэ дотор бол аялал жуулчлалыг бол зохих зөвшөөрөгдсөн бүсүүдэд хэрэгжүүлэх. За мөн хязгаарлагдмал ашиглалтын бүсэд бол бас Монгол малчид маань одоо боломжтой мал аж ахуй хөгжүүлэгч байт юм уу те эднэр зэргийн боломжууд нь байдаг. Мөн бусдаа одоо газруудаа харьцуулбал мэдээж хамгаалтын статус нь өндөр те уул уурхай дэд үтцийг бол хөгжүүлэгч байт юм хот суурин барих бол энд бол харагдаж байгаа ч те ийм ялгаанууд бол байдаг байгаа. Тийм та бас ярианы ихэнд хоёул ярилцлагаас өмнө хэлжсэн яг энэ КОП 17 хоролцоод оролцож байгаа зочид төлөөлөгч нар Хустай нуруунд очиж бас зочилсон гэдэг. Тухайн үед тэдний сэтгэл ер нь ямар байсан бэ? Тий ер нь энэ өдрүүдэд ялангуяа нөгөө хагсаан бүтэн сайнаар КОП-ийн маань нэг өдрийн завсарлагаатай байсан өдөр бид нэг ойролцоогоор 400 гаруй гадны төлөөлөгчдийг бол Хустайд бол хүлээж авсан. За энэ дотор бол одоо онцлж хэлэхэд бол манай IUCN буюу Дэлхийн байгаль хамгаалах холбоо тий одоо Дэлхийн байгаль хамгааллын ураг тарих болсон одоо хамгийн том төрөмс байгуулалт шүү дээ. Энийг гүйцэтгэх захирал доктор Гретел Агвилар 30 орчим хүнийхээ хамт бол Хустайд зочилсон байна. За мөн нэгдсэн үндэсний байгууллагын хүрээлэнгийн орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Ингер Андерсон бас ирсэн байна. За мөн одоо олон улсын ЮНЕСКО-гийнхэн TNC орог их байгууллагын маш олон төлөөллүүд ирлээ. Чех улсын байгаль орчны эдийн засаг, Европын холбооны бас орлогч захирал Патрик Чайлд гэл. За мөн манай энэ КОП 17-г бас сурвалжилж олон нийтэд хүргэх гэж ирсэн 20 гаруй
гадаад улсын сэтгүүлчдийн баг манаас ирсэн. За мөн бас онцлог хэлэхэд бол дэлхийн нэг 30 орчим улсын их хурлын гишүүд бас энд манай хостой зочлоо. Мөн энэ дотор манай Монгол улсын их хурлын гишүүн Инх Батын Болормоо, Болдын уян маань бас ирж манай үйл ажиллагаатай танилцсан. Тэгэхээр эдгээр маань юуг гол нь үзэж байна вэ гэхээр энэ байгальтаа устдсан байсан тахикэд энэ ховор амьтныг буцааж яаж байгальд нь сэргийг нутгшуулж болдгийг бодит жишээ бол манай Монголд бол хамгийн сайнаар явж байгаа. Хэрвээ бид нар сайн төлөвлөөд үйл ажиллагааг удирдах зохион байгуулж чадах юм бол бид нар аливаа зүйлсийг байгальдаа бүр мөсөн устгаас нь одоо авран хамгаалах боломж байна гэдгийг бол бид нар зөвхөн Монголдоо биш дэлхийд дээр таниулж байгаа. Энэ маань зөвхөн одоо манай хустайн эсвэл манай тахихныг биш. Энэ бол бас манай Монгол улсын хувьд одоо дэлхийд оруулж байгаа бол байгаль хамгаалалтын бол маш том амжилт хувь нэмрүүдийн нэг л дээ. За тэд нар бол мэдээж үйл ажиллагаануудтай бүгдээ танилцдаг, малчин айл дээр зочлон те одоо тэгээд ер нь бол маш өндөр сэтгэлтэй буцдаг. За дээрэс нь бас ташрамж хэлэхэд манай энэ COP17-г зохион байгуулж байгаа энэ ажлын хэсэг бүх одоо энэ олдж байгаа манай байгаль орчин яам, уур амьсгалын өөрчлөлтийн яам, гадаад хэргийн яам тийм мөн одоо бүх холбогдох хүмүүстүүд одоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Маш өндөр түвшин зохион байгуулж байна. Олон улсын бус хурлууд бас очиж үздэг байлаа. Ер нь бол гадны зоч төлөөлөгчд бол ялангуяа энэ хурлын бэлтгэл ажил, хурлын дундуур явж байгаа харилцаа холбоо, интернетийн асуудал, хоолундны асуудал, ариун цэврийн байгууламжийн асуудлаас эхлээд бүх юм бол маш өндөр зохион байгуулалттай маш сайн явж байна. Монголчууд бол энэ том арга хэмжээг бол маш өндөр хэмжээнд, маш өндөр стандартаар бол зохион байгуулж чаддаг юм байна. Тэгээд үнэхээр бол сэтгэл өндөр байгаа. Тэгэхээр бас энд бол бас өөрсдөө монголчуудаар бас их бахархаж л байлаа. Тийм. Тэгэхээр манай улсын 70 гаруй хувь нь бараг 80% гэсэн үеэр судалгаагаар гарсан цөлжилт газрын дороотлолд өртсөн байна гэд. Энд нь яг хостой нуруу хавцаа яаж хэрхэн мэдрэгдэж байна. За дээрэс нь яг энэ ховордож байгаа амьтдыг одоо дахин сэргээх гэдэг үйлс нь өөрөө одоо яг энэ байгалийнхаа экологийн системд ямар одоо сайн нөлөөтэй юм бэ гэдгийг бас та хэлж өгөөч. Тий, хустайн байгалийн цогцлол газрын онцлог нь гэвэл бид нар 1992 оноос анх дахийг газар дээр нь одоо нутгшуулж эхэлсэн шүү дээ. За тэгээд улмаар байгалийн нөөц газар 93 онд болсон. За 1998 онд бол байгалийн спорт газар болж хамгаалтын статус нэмэгдсэн. Тэгэхээр хустай нэг онцлог бол энэ маань улсын тусгай хамгаалтанд энэ тухайн энэ газар маань хамгаалтанд ороогүй байхаас эхлээд бүх одоо төрийн бас байгууллагын санаажлаг бол бий болоод ингэж явж байгаа. Нэг өсөндөө хустай өөрсдөө бий болгожээ гэсэн үг байхгүй. За тэгээд мэдээж энд хуулийн дагуу бол манай цөм бүсд бол дотор бол уламжлалт малажгүй бол хөгжүүлдэг. За тэр утгаараа бол мэдээж доторх бэлчээр харьцангуй сайн төвшөнд байгаа учраас ялангуяа зэрлэг амтны тоо жил болгон өсөж байна. Одоо халиун буг гэхэд одоо 2000 орчим байна. Монгол тарв гэхэд 14000 орчим болсон тийм. Нэг дор одоо хамгийн олон нэгтчлэлтэй газар бол яалч хустай маань бий болжээ. За тэгээд бид нар бол зөвхөн өөрсдийнхөө үйл ажиллагааг нь хустаатай гэлгүүгээр одоо Монгол улсад маань ялангуяа тарв халиун бугын тоо толгой эрс цөөрсөн. Одоо устдсан газрууд бол маш их байна шүү дээ. Ялангуяа манай Төв Эмс Зүүн аймагуудын нутаг тэгээд жил болгон бид нар нэг ойролцоогоо 500 орчим Монгол таргыг одоо таргагүй болсон газруудад нэг 10 орчим газар болон нутагшуулж тэнд байгаа цөөхөн үлдсэн популяцийг дэмжих үйл ажиллагааг явуулж байгаа. Тэгэхээр өөрөөсөө бид нөр тустай маань бас Монгол улстай бол маш чухал газар болжээ гэсэн. За гэхдээ сайнны хажуугаар саар юм бас байлгүй яг. Ялангуяа одоо Монголд сүүлийн 20 гаруй жил одоо малын тоо толгой бол маш ихээр нэмэгдэж байгаа. Энэ бол ер нь одоо Монгол улсад энэ одоо уур амьсгалын өөрчлөлтөөс илүү тулгарч байгаа томоохон одоо аюул болчиход байна л да. Бэлчээрийн даацаас одоо 3-4 дахин хэтэрсэн. Зарим газар бүр 10 дахин манай Төв Эмсээр тий. Тэгэхээр үндсэндээ бэлчээр нутаг маань амрах нэг ядаж цаг бараг байхгүй болчлаа шүү дээ. Хуучин уламжлалт малажхуугаараа жилдээ 4 нөвөгээд тий тодорхой хугацаанд бэлчээр маань сэргэж амждаг байсан бол одоо бол тийм боломж байхгүй. Үүнээсээ улбаалаад яг энэ сүлжилтийн асуудал бол хаасаагүй байна. Ялангуяа манай орчны бүсд одоо байгалийн одоо бэлчээрийн даацаас бол зарим газараа 4-5 дахин ихссэн учраас бэлчээрийн чанар маш их доороодож байна. Яг л одоо таны төрөний хэлдгээр одоо 80% бараг хүрлээ. Цаашдаа бид нэр энийг одоо дөрвтэй арга хэмжээ авч зохион байгуулж малынхаа тоо толгохоос илүү чанарыг анхаараад тоо толгойг нь бууруулахгүй бол ер нь удахгүй цөл улс даяар болоход хэлбэг байна л да. За үүний хажуугаар жишээ нь манай хустайн ой бас маш ихээр доороодож байна. Зэрлэг ан амьтан ихтэй байх юм бас нэг сул тал нь байгалиараа одоо манай хусан ой нөхөн төлж боломжгүй болчихж байна гэсэн тийм. За зулзсан хус ургаад эхлэхэд бол зэрлэг амьтад маань тэрийг бол идчихдэг. Тэгэхээр бид нар бол маш олон жил бас мод тарих гэж үзсэн. Нэг тийм айхтар амжилтанд хүрээгүй. За энэ жилээс бид нар нэг 13 га газрыг
бууг орохооргүйгээр энэ цахилгаантай хашаа барьж уулын өрөө дээр бол тарьж эхэлж байгаа. За мэдээж туршилтын ажил гэж хийж болно л доо. Бид нар зөвхөн бууг биш бас өнөөгөө туулаагаа бас бодохгүй болохгүй. Тэгээ туулаа маань бас ялангуяа жижиг зулцсан модонд бас их хөнөөлтэй байдаг байхгүй. Тэгээд цаашдаа бол явандаа бид нар энийг бол нэг хамгийн багадаа 100 цаашдаа 1000 орчим гад хүргэе гэсэн төлөвлөгөөтэй. За энэ олон улсын хурлын үеэр бид нар бас манай оюун газрын ерөнхий захиралаар оюун санаа доктор маань бас хятадын төлөөлөлтөд бас ирж манай дээр ажилласан. Бид нар бас энэ үйл ажиллагаа хийж байгаа зүйлээ танилцуулаад цаашдаа бас энэ хятадын оюун аж ахуй гэнтэлт бас энэ тал дээр самтран ажиллах анхныхаа тохиролцоо хийсэн амжилттай байна. За мөн одоо Монголын байгалийн үнэн мөнхийнхаа самтай хамтраад энэ тусгай хамгаалалт газрын орчны бүсд байгаа малчин иргэдийн амжиргааг яаж дэвшлэх вэ? Малын чанарыг нь яаж сайжруулах вэ? Орлогыг нь яаж нэмэгдүүлэх вэ гэдэг энэ одоо ногоон зээлийн хөтөлбөр анх хэрэгжүүлж эхлэх дээр бол харилцан ойролцоогоо санамжчгээ зураад үйл ажиллагаагаа бол бодтойгоор хэрэгжүүлээд эхэлж байна. Явандаа бид нар маань бол энэ дээр зөвхөн ногоон зээл гэлгүй цаашдаа өөр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Малчдынхаа бэлчээрийн мониторингийг яаж хийх юм бэ? Яаж баталгаажуулах юм? Үнэхээр хэдэн га бэлчээрийг одоо малчин дашбүрийг сайжруулж байгаа. Тэгэх юм бол ямар давуу тал байгальд орж ирнэ. Хэрхэн шинжилгээ ухааны үндэслэлтэй мониторинг хийх энэ аргуудыг бол бид нар бас анх туршиж хийж эхэлж байгаагаар онцлогтой. Хэрвээ энэ маань амжилттай болох юм бол улсын хэмжээнд байгаа бусад бүх газруудын бас хүчний хэсэг малчин иргэдэд бас давхар одоо энэ төслийн үр шим хүртэх бас боломж нь гарах байхаа гэж итгэж байна. За эцэст нь танаас яг энэ хурлаас ямар хүлээлттэй байгаа гэдэг нь асуумаар байна. Тий, ер нь бол бид нар бол хүлээлтийн хувьд бол маш өндөр байгаа шүү дээ. Магадгүй одоо Монгол улс маань маш олон төсөл санаачлагуудыг бол санал болгож байгаа. Тэгээд мэдээж COP17 маань албан ёсоор өнөөдөр дуусна. За эцсийн шийдвэр байна өнөөдөр л тодорхой юу болох бах. Хичнээн төгрөгийн санхүүжилт босох уу зөвхөн Монгол гэлгүй те энэ цөлжилттэй тэмцэхэд дэлхийн улс орнууд донор байгууллагууд хэрэг хэмжээний санх төлөвлөж чадах нь те ялангуяа энэ дээр бол манай эх 2 жил бол манай Монгол улс маань тэргүүлэн ажиллах юм. Тэгэхээр эннийхээ өрөөнд бас энэ Монголдо тулгараад байгаа энэ бэлчээрээ сайжруулах одоо энэ усны асуудал, энэ ойн асуудал, амьтны асуудал дээр бас тодорхой санхүүжилтийг босгоод үйл ажиллагаа эрчимжүүлэх бахаа гэж бодсон тийм хүлээлт маш их байгаа, итгэл их байгаа. Манай байгаль орчин уур амьсгалын сайд бол сандаг учир одоо байн хэлж байгаа шүү дээ. Хуралдаа зөвхөн өнгөрөх бишээ. Эндээс гарсан санаачлагуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь хамгийн чухал юм. Тэгэхээр ингээд хурал одоо дуусах биш. Энэ маань эх жилүүдэд бодиттой үр дүнтэй ажил болоод үлдээсэй л гэж хүсэж байна да. За цаг гарган сонирхолтой ярилцлага гэсэн танд маш их баярлалаа. Таны баярлалаа. Тийм тэгээд бас манай энэ хустай одоо техник төгшүүлж байгаа газрууд маань бас яг энэ ногоон бүсэд бид нар 12-ын турш бас үйл ажиллагаагаа бас олон нийтэд сурталчлаа. Энэ нь ч гэсэн бидний хувьд бол маш давуу талтай сайхан арга хэмжээ болж байна. Маш олон хүмүүс бас энэ байгаль хамгаалахын ач холбогдлыг бас мэдэж авсан ийм сайхан арга хэмжээ болсон байртаа. Ингээ баярлалаа та. Баярлалаа. Өдөртөө манай студид Хостайн зохицол спорт газрын захирал Башбаруу хүрэлцэн ирж өөрийнхөө байр суурийг бидэнд хуваалцлаа. COP17 шууд амжилтын хөтөлбөр үргэлжилж байна.